Энэ жил Монголын нууц товчооны 780 жилийн тэгш ам баяр болж байгаа илээ. Тэр ч утгаараа Монголын нууц товчоог 180 м урт торгон дээр гараараа ойж урлаад 10 гаруй жил болж байгаа Тангадын Сумьяагуан гэрт бид бүхэн зочилж түүний 2 жилийн дотор хийсэн бүтээлийнхэн талаар сонирхсан юм а. Энэ жилийн бас нөгөө Монголын нууц товчоонд 780 жилийн тэгш болж байгаа тий. Тэр ч утгаараа таны бас энэ уран бүтээлийг хүмүүс илүү их мэдэж, илүү их дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа хаа. Та өөрийнхөө уран бүтээлийн талаар бас мэдээлэл. Монголын нууц товчоог 180 м хөхөнгийн торгон дээр уралсан байгаа. Монголын нууц товчоог хөхөнгийн торгон дээр урлаад 5 өнгө торгоор ингэж хүрээлсэн байгаа. Энэ болгон бол бүгд дандаа утга агуулга бэлэгдэл шингээсэн ийм бүтээл болсон. Монголын нууц товчоог монголчууд бүхэн одоо судлах ёстой гэж би боддог. Бид нар өөрснөө судлаа зогсохгүй үр хөөхд ирээдүйн хойчхондоо өвлөж үлдээх юмсан гэж энэ Монголын нууц товчоог манай гэр бүлийнхэн ойсон байгаамаа. Монголын нууц товчоо чи 12 бүлэгтэй 12 бүлгийнхаа гарчиг болгоныг зүү ороосон байх жишээтэй. Мөн одоо зээгт наамал орсон байх жишээтэй. Энэ монголчуудын одоо дээр үеийн бидний одоо эмээ ээж өвөг дээдэс маань ах уйдаа хэрглэж исэн ойдл хүртэл энд одоо тэр ойдлууд л бүгд энд шингэсэн байна. Ойдл бол одоо энэ монголчуудын ойд бүхэл төрөл ойдлууд орсон. Одоо хатгах, мэтгэх, одоо яадгийн хонин холбоо, зүү ороох, одоо тэгэл энэ бүх энэ уран зургуудыг бол би дандаа зээгээр гаргасан байна. Зээг нь энэ дандаа утас байхгүй юу? Утсаар гаргасан гэдгээр би онцлог болсон гэж боддог өөрийнхөө бүтээлийг. Энэ ном маань дотроо 50 гаруй уран зурагтай байхгүй юу? Тэрний одоо 20 гаруй нь бол дандаа юм зээгээр бүтсэн зээгэн уран зурагнууд байна. Зээг нь бол 3-ын зээг, 6-гийн зээг, 9-ийн зээг гэл тэгэл өшөө одоо зурагндаа захируулаад нарийсгаж болно, зээгээ бүдүүн болгож болно, нарийн болгож болно. Тэгээ энэ болгон бол дандаа утсаар хийгдсэн утсан уран зураг байна. Энэ ингээ 2 жил оёхтой би ямар удаа оёчих вэ? Яг гэж энийг хэлвэ энэ төр гэж өрөөсө надад бодогдож байгаагүй. Ерөөсөө оёх тусам хоног ирэх тусмал өшөө оё л гээл ингээл сүүлдээ ингээд найз нөхд маань эхний үед ингээл орж ирэл үзэл гардаг байсан л да. Сүүл тийшээгээ болонгот баг хүн битгээ орж ирээсэй л гэж бодогддог. Яг гэвэл нөгөөтгөл оёо л хийж л явах сонирхолтой. Тэгжээж л нөгөөтгөө явуулна. Энэ их юм чинь бол нэг өдөр хийгээд дуусчихгүй. Нэг өдөр оёчаад нөгөө өдөр намраа явчихаар бүтээл гарахгүй. Тийм учраас нүр их бүтээлийг энэ маш их бүтээл хийдэг усуд бол мэдрэх бах. Нэг юм эхэлчихээр заавал тэрийг дуусгаж ижил бүр ард нь гарч ижил санаа амардаг юм байлээ. Яг дуусаад л мэдрэхтэй 2 жил шахуу ицсэн л мэдэрсэн. Монголчуудын төдий хүн төрөлхтний сод бүтээл Монголын нууц товчоог 180 м урт торгон дээр урлана гэдэг тийм ч амархан зүйл биш. Харин энэхүү гайхамшигт бүтээлийг хийж чадсан Сумьяагуан хувьд цэцэрлэгийн багш мэрэгжилтэйч баг багтай эмээ ээжтэйгээ ойр байж Монгол дээл Монгол гэрийн дээвэр тураг ойж ажилд нь тусалдаг байсан нь хожим нь ийм сайхан их эрдэн болсон байна. Өөр мэрэгжилтэй би цэцэрлэгийн багш мэрэгжилтэй 1981 онд Улаанбаатар хотын цэцэрлэгийн багшийн сургуулийн Хасбазар багштай ангийг төгсөжлээ. Тэгээ энд боломжийг ашиглаад бас ангийнхандаа төгсөлтийнхандаа мэдчилгээ төвшүүлчихье. Би энэ ойдлыг одоо ойд сурсан гол шалтгаан бол би эмээ ээж дээрээ өссөн. Миний ээж тожлын дулам гэж хөгшин байсан. Тэр хөгшин бол одоо надад энэ одоо ойж урлах энэ ухааныг бол надад зааж өгсөн. Би тэр хөгшний тэр эмээ ээжийнхаа одоо уламжлал үргэлжлэл нь юм аа. Энийг оёх анхны санаачлага нь бол манай нөхрийн санаачлага. Хүн хэрэдийн их бат гэж хүн би. Энийг бас ингээд оёход ерөөсөө энэ нөгөө нэг ямар нэг юм хийхэд нэг дохроо бүрдэнэ гэж яддаг шүү дээ. Дохроо бүрдэхгүйгээр юм болох. Энэ миний охин их хотын Гуамарл гэж Монгол Улсын их сургуулийн монгол хэл уран зохиолын анги төгссөн. Яг уугаржин Монголын заах анхны 1-р ангид орсон. Нөгөө өвөө нь өөрөө бас зохиолч байсан. Тэгээд уугаржин монголоор бичдэг байсан. Гэрээр охиндоо, зээ охиндоо, ач охиндоо
бас уугарж Монголыг гэрээр заадаг байсан. Дээр нь яг уугарж Монголын ангид орж таардаг охин маань тэгээд их сургуульд 10 төгсөөд уугаржингаар төгсөөд тэгээд их сургуульд монгол хэл уран зохиолын ангид орсон байхгүй юу. Яг тэгээд охин маань яг тэр жил төгссөн, би тэд номоо эхэлсэн. Тэгэл эн чинь нэг өдөртөл ингээл нэг 4 мөр 5 мөр л оюуны үсрээд өдөр болгоо надад 5 мөр бичиж өгөөл яваал ирээл гэдэг тийм бичээч гэж олдохгүй шүү дээ тий. Яг өөрийн дэргэд байгаа, өөрийн гэрт байгаа бүх юм бүрдсэн, дохироо бүрдсэн учраас энэ бүтээл бий болсон. Тэгэлгүй яах вэ? Хамгийн миний хүсэл бас тэгээсэй л гэж хүмүүс олон үзээсэй. Хамгийн гол нь монголчууд маань өөрсдийнхөө одоо үүх түүхийг одоо мэдээсэй. Би одоо хийсэн би алтан удмынхан тэр Монголын нууц тавьж яах вэ? Би мөнгөн удмынхан тэр Монголын нууц тавьчаа яах вэ гэж зарим хүн боддог байхгүй юу? Гэтэл би тэр чинь өөрөө тэр дээд удмаа мэдхгүй байна л гэсэн үг байхгүй. Тийм учраас Монголын нууц тавьж байгаа судлаад би энэ одоо Монголын нууц тавьчаа гэдэгтэй чи ямар холбоотой хүн юм бэ? Ирээдүйн хойчд миний үр хүүхэд яаж холбогдох юм бэ? Энийний үр өгөөж нь юу юм бэ гэдгийг л монгол хүн болгон мэдрээсэй л гэж боддог л да. Бүтээл төрөөд хэдийнэ 10 гаруй жил болжээ. Энэхүү хугацаанд монголчуудад дэлгэн таниулах ажил хийсэн ч төдийлөн сэтгэлд нь нийцтэй орчинд тухтай дэлгэх боломж гарч ирээгүй л байна.